Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 Архангай аймаг. Хаан банк сан шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Монголын үндэсний олон нийтийн радио телевиз хамтран 2017 оноос хойш 9 дахь жилдээ хэрэгжүүлж байгаа цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 багийнхан мандах нартай уралдан шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгээс арын сайхан хангай нутгийн зөв хүлгийн жолоо заллаа. Архангай завхан аймагуудыг зорин ажиллахаар шаасны нэрэмжит улсын 3 дугаар төв эмнэлгээс хөтлөх гэж байна. Монголчуудын төдийгүй архангайчуудын өвчлөл нас баралтын тэргүүлэх шалтгаануудын нэг болоод байгаа цусны даралт ихсэх өвчнөөс урьдчилан сэргийлэх, иргэдийг үзлэг онцлогоонд хамруулах, эрүүл мэндийн боловсрол мэдлэг мэдээлэл олгох зорилгоор уламжлал болгон хэрэгжүүлдэг цусны даралт ихсэлтийн эсрэг аяны 2026 оны нээлт Архангай аймгийн төв Цэцэрлэг хотоос эхэлсэн юм. Хаан банк бол хаан банк сангаараа дамжуулаад нийгмийн хариуцлагынхаа өрөөнд тийм ээ хавдар эсрэг үндэсний аян одоо энэ цусны даралт ихсэлтийн эсрэг аян болоод дэмжиж ажилладаг. Хаан банк зөвхөн банкны үйлчлэгээ үзүүлэхээс гадна бас нийгмийн хариуцлагын өрөөнд бол маш олон ажил хийдэг. Тэрийг бол хаан банк сангаараа бол дамжуулан хийдэг байгаа. За өнөөдөр яг бид өхөн Архангай аймагт хаан банк сангаараа дамжуулаад цусны даралтын ихсэлтийн эсрэг аяныг бол хийхээр ирсэн байна. За хаан банкны хувьд бол нийтдээ 2007 оноос ахуулаад хаан банк сангаараа дамжуулаад 530 гаруй төсөл хөтөлбөрийг за энэ оны санхүүжилтүүдэд нийлүүлээд нийтдээ бол 60 гаруй тэрбумыг бол ингээд санхүүжилтийг олгохоор чиглэж байгаа. Эрүүл Монгол хүн өөрөө эдийн засгийн хамгийн тулгуур хүч гэж боддог. Тийм болохоор эрүүл мэндийн маань аян маань өнөөдөр Архангай аймагт 10 дахь жилийнхаа ой дээр бас Архангай аймагаас эхэлж байгаа нь бол энэ оны маань бол ажил сайхан эхэлж гин гэж бодож байна. Өнөөдөр Архангай аймагт бидэхгүй 2018 онд бол 1400 гаруй хүнд бол хурж ажиллаж исэн. За үнийг бол нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй бас ирсэн байна. Хаан банкны хамтдаа өссөн 35 жилийн ойн мэндийг бас харилцагч хүн болгонд бас хүргье. Цусны даралтын ихсэлтийн эсрэг аян одоо Архангай аймагт өнөөдөр нээлттэй хийж байна тийм ээ. Аймгийн орон нутгийн удирдлагын зүгээс ч гэсэн энд бол их ачаал бүгд гэж хаан хүн бас энэ тал дээр дэмжиж ажиллаж байгаа. Сүүлийн жилүүдэд энэ цусны даралтын ихсэлт тархинд цус харвах за зүрхний шигдээс өвчлөлийн улмаас нас оролтын тоо Архангай аймагт төдийгүй Монгол улсын хэмжээнд нэмэгдэж байгаа яах ч арга байхгүй одоо анхаарах асуудлуудын нэг болчиход байгаа. Тэгээд энэ манай Архангай аймгийн эрүүл мэндийн газар нэгдсэн эмнэлэг өрхөө эрүүл мэндийн төвүүдээр дамжуулаад бид нар бас энэ арга хэмжээг цааш нь өргөжлүүлж одоо ард иргэдийн үзлэг онцлогоог сайжруулах тал дээр анхаарч ажиллахаар төлөвлөж байгаа. Тус багийнхан Архангай аймагт 2 дахь удаахан ажиллаж байгаа бөгөөд 2018 онд аян хэрэгжүүлэхдээ нийт 1400 гаруй иргэнийг урьдчилан сэргийлэх болон нарийн мэргэжлийн эмчийн үзлэгт хамруулж байжээ. Архангай аймагт бас улсын одоо дунджаас цусны даралт ихсэх өвчин, зүрх судасны өвчин арай өндөр хувьтай байгаад байна. Тэгэхээр энэ юутай холбоотой байж болох вэ гэхээр Архангай аймгийн хүн амын дунд байгаа амьдралын хэм маяг, хүмүүсийн зан үйл, за хооллолт, идэж ууж байгаа хүнсний бүтээгдэхүүн эднэртэй холбоотойгоор цусны даралт ихсэх өвчин, за зүрх судасны өвчний өвчлөл өндөр байгаа ийм зүй тогтол харагдаад байгаа. Тэгэхээр энийг бид нар бас дахин Архангай аймгийн иргэдэд ойлгуулах, таниулах, соён гэгэрүүлэх үйл ажиллагаа хэрэгжүүлэх үүднээс цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026-г Архангай аймагт 2 дахь удаага хүрэлцэн ирээд үйл ажиллагаа хэрэгжүүлж байна. Манай байгууллага өнөөдөр энэ аянд хамтран юуг зохион байгуулж байна гэхээр 40-оос дээш насны ард иргэд, за 40-оос доош насны ард иргэд гэдэг ийм 2 асар дээр биеийн жингийн эндекс эрсдлийн үнэлгээ цусны даралтыг үзээд за дараа нь эндээс бол эрсдлийн үнэлгээ нь хэр байгаагаас үл хамаарна эрүүл мэндийн зөвлөмж амьдралын одоо эрүүл амьдралын хэв маягийн зөвлөгөөг одоо өгч ажиллаж байна. За энэ хугацаанд бол бид нар 9 жил гаруй хугацаанд бол 60-аад мянган иргэнд энэ давтагдсан тоогоороо улсын 3 дугаар төв эмнэлэг нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн хамт олон бол үйлчилж ажиллажээ. Дэлхийд насанд хүрсэн 3 хүн тутмын нэг нь цусны даралт өвчнөөр өвдөж байдаг бөгөөд Монгол улсын 15-аас 69 насны иргэдийн 23.6% буюу 508.2 мянгийнх нь цусны даралт ихсэж байна. Монгол улс тархины харвалтаас шалтгаалсан нас баралтаар дэлхийд 2 дугаар байранд,
хөдөлмөрийн чадвар алдалтаар 1-р байранд ирэмлэгдэж байгаа харамсалтай дүн мэдээ байна. Монгол улсад хамгийн тулгамдж байгаа нас баралтын тэргүүлэх шалтгаан болоо зүрх судасны шалтгаанд нас баралт байдаг. Тэгэхээр айл бүрт одоо цусны даралтаа мэдхгүй байгаа. За мэддэг хэдий ч эмээ уудаггүй, амьдралын эмийн бус эмчилгээ буюу амьдралын хэв маягаа өөрчилдөггүй улмаас одоо жил бүр нэг 6,000 орчим тий хүн нас барж байна гэсэн юм тооцоо статистик тоон үзүүлэлт байна. За ихэнх одоо насыг аваад үзэхээр 70-аас өмнө насч болж байна. Маш одоо харамсалтай. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо тодорхойлолтоор үзүүлэлтээр ч гэдэг юм уу те дэлхийн нийтэд хүн төрөлхтөн 70 наснаас өмнө ер нь нас барах ёсгүй юм байна. Гэтэл бид бүхэн одоо энэ 70-аас өмнө нас баралтыг үүсгэж байгаа өвчнөө хянаж чадахгүй байна. Одоо амьдралын хэв маягаа өөрчилж чадахгүй байна гэдэг чинь бид одоо доктортой хөгжлийн зорилтыг биелүүлж чадахгүй. Наан талдаа Монгол хүний дундаж наслтыг уртсаж чадахгүй байгаа л гэсэн үг юм байна. Аяны хүрээнд Дархан аймгийн нэгдсэн эмнэлэг болон Сум өрхийн эрүүл мэндийн төвийн 80 гаруй эмч мэрэгжилтнийг хамруулсан цусны даралт ихсэлт, түүний эрсдэлт хүчин зүйл, хүндрэлээс сэргийлэх сэдвт сургалтыг амжилттай зохион байгууллаа. Яг одоо Дархан аймгийн тэмээ нэгдсэн төв эмнэлэг дээр одоо цусны даралтын эсрэг аяны одоо эхний үйл ажиллагаа буюу одоо эмчнэрт болон сайн дурын сургалт зохион байгуулагч сургалт хэрэг амжилттай болж Өнөөдөр Аранга аймгийн эрүүл мэндийн газрын харьяа Сум өрхийн эмнэлгийн эмчнэр нэгдсэн эмнэлгийн эмчнэрд бид цусны даралт ихсэлтийн хамгийн сүүлийн үеийн мэдээлэл үндэсний хэмжээний өдөртөмжийн өөрчлөлт шинжилэл за онцлогоо эмчилгээний менежментийн чиглэлээр онлайн болоод танхимын сургалтыг өнөөдөр явуулж байна. Өнөөдөр бол Аранга аймгийн нэгдсэн эмнэлэг Сум өрхийн эмчнэрийн оролцоо бол маш их байна. Нийтдээ нэг 80 гаруй эмчнэр хүрэлцэн ирээд байна. Эндээс бол нэг 20 гаруй нь бол Сумын өрхийн эмчнэр хүрэлцэн ирсэн байна. За бид өнөөдөр онлайн сургалтыг явуулчаад маргааш нөгөөдөр 2 нэгдсэн эмчүүдээр бас төрөлцсөн мэрэгжлийн эмчийн үзлэг хийхийн хажуугаар эмчнэрээ бас ажлын байран дээр чадахжуулж хамтарч нислэг онцлогоо хийх, өвчтнийх нь асуудлыг шийдвэрлэх, онцлогын эмчилгээний менежментийн чиглэлээр зөвлөгөө өгч ажиллах ийм үйл ажиллагааг хэрэгжүүлнэ. Энэ аяны хүрээнд бид нар цаашдаа бас ганцхан дотрийн эмч нар одоо энэ артерийн даралт ихсэлтийг хяндаг, үздэг биш өрх, сум тэгээд бүх төрлийн мэрэгжлийн эмч нар маань үзэж хяндаг, тэрэнд зөвлөгөө өгдөг ийм нэгдсэн ийм суурь зарчимтай байх шаардлагатай юм байна гэсэн бас ойлголтыг бид бас аваад цаашдаа ажлыг бол үргэлжлүүлэн хийнэ гэж бодож байгаа. Дархан аймгийн нэгдсэн төв эмнэлэг дээр одоо ажиллаж байгаа шаасны нэрмжтэй 3 дугаар төв эмнэлгийн одоо эмч мэргэжилтнүүдийн үзлэг онцлогоо бас иргэдэд үзүүлж байгаа мэдээлэл зөвлөгөөний талаар бас сурвалжлага та бүхэндээ үргэлжлүүлэн хүргье. Энэ дийлэх хүмүүсд мөр судасны өөрчлөлттэй, нурууны өвдөлттэй, толгойн өвдөлттэй ийм хүмүүсүүд их орж ирж байна. Тэр дотор яг л энэ даралт ихсэлтийн одоо эрсдэлт хүчин зүйлтэй ийм хүмүүс орж иж байна л да. Тэгээд энэ дотор хамгийн их анхаарал асуудал ерөөсө хөдөлгөөний хомсдол гэдэг бол ерөөсө хамгийн их асуудал болцсон юм байна. Тэгэхээр энэ маань эрүүл амьдралын хэв маягийн бүр онцгойлон анхаарах нэг асуудал болж бид бараг үдсэн хүн болгонд хөдөлгөөний засал хийх хэрэгтэй байна гэдээ одоо хөдөлгөөний засал руу явуулаад асуул хөдөлгөөнийг заалгаж өгöd ингэж байна. Тэгээд даралтны ихсэлттэй бас өмсүүд орж ирж байна. Тэгээд тэр маань яг одоо саяхнаас онцлогдоод эмээ ууж байгаа тийм хүн чинь сая одоо бидний үзлэгээр бас яг эрсдлийн үзлэгээр хийгдээд даралт ихтэйгээ мэдсэн хүн орж ирж байна. Тэгээд энэ талд нь зөвлөгөө өгж байна. Тэрнээс гадна хөдөлгөөний хомсдолтой холбоотой жингийн илүүдэлтэй хүмүүс маш их орж ирж байна. Тэгэхээр энэ бол ерөөсөө л хүн амын дунд байгаа хамгийн гол эрсдэл хүчин зүйлийн асуудал. За би болохоор хол боловсруулах эрхтэн судлалын эмч. Надаа үзүүлж байгаа дийлэн хүмүүс бол таргалалттай. Хол боловсруулалт замын эмгэг бол нэлээдгүй илэрч байна л да. Энэ халдварын бүс өвчний дийлэнх шалтгаан маань шалтгаанд бол зүрх судасны өвчин дийлэнх хувийг эзэлж байгаа. Энэ дотроо бол энэ таргалалт бол энэ халдварын бүс өвчний эрсдэл хүчин зүйлийн нэг болоод байгаа. Энд болохоор нөгөө амьдралын зөв дагал, хэвшил, зөв хоолойт бол маш чухал. Энэ үеэр эрүүл мэндийн боловсрол олгох сургалтууд зохион байгуулахаас гадна
өдөрлөгт ирсэн иргэдэд болон олон нийтийн газар зах худалдааны төвүүдээр нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч мэрэгжилтнүүд үзлэг оншилгоо, 10 жилийн эрсдлийн үнэлгээ хийж, эрүүл мэндээ хянах, өвчлөөс урьдчилан сэргийлэх зэрэг зөвлөмж мэдээлэл өгч ажиллалаа. За энэний хүрээнд бол 4 асар майхан ажиллаж байгаа. За асрууд маань 40-оос дээш нас, 40-оос доош нас гэсэн ангиллаар за мөн бие бэлтрийн бүрдмэл үнэлгээ буюу өөх төсний хэмжээ, за биологийн нас, мөн нөгөө бие бэлтрийнх нь булчингийн эрдэс зэргийг нь үзэж байгаа ийм шинжилгээнүүдийг хийж байгаа. За дээрэс нь нэмээд зөвлөгөө мэдээлэл бол өгж ажиллаж байгаа. За зөвлөгөө мэдээлэлд бол эрүүл хооллолт, амьдралын хэм маяг, архи тамхины хэрэглээний талаар мэдээллүүдийг өгж ажиллаж байна. За өнөөдрийн байдлаар бол Архангай аймагт бид нар явуулын баг гаргаж хуваагдаад за Архангай аймгийн худалдааны төвүүд болох за тэрх болон асуу худалдааны төвүүдэд яг иргэд олон нийтэд хурж очиж ажиллаж байна. За энд бол маш идэвхтэй хүмүүс хамрагдаж яг нөгөө цаг завын хэмнээд ажлын байран дээр нь ирээд ажиллаж байгаа болохоор харьцангуй хүмүүс хамрагдалт нь сайн байна. Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс одоо ингээд үйлчлэгээнүүд үзүүлээ явж байна. Өнөөдрийн үйлчлэгээ ямар санагдав? Энэ хүүхдүүдийн явуулж байгаа үйл ажиллагаа сайхан байна уу? Бид нар ингээд ажлынхаа байран дээр үзүүлээд тэгээд даралт маралтаа үзүүлээд тэгээд им авахар шийдсэн баг. Бид нар чи өдөрж ингээ өглөө өнөөс орой хүртэл зогсдог юм чи юун завч үлээ мал бид нар дээр ингээл бэлдэн ирж үйлчлүүлсэн та бүгдтэй эрүүлэн ад жаргал сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Архангай аймгийн иргэдийн дунд зүрх судасны өвчлөл улсын дунджаас өндөрт тооцогддог бөгөөд зүрх судасны өвчний нас баралтын үзүүлэлтээр дээгүүр байгааг мэрэгжлийн эмчнэр онцолж байсан. За Архангай аймгийн хувьд бол ер нь бол одоо хүнс тэжээл орчны хоёутай холбоотой ер нь даралт ихтэй хүмүүс их байдаг, аймагт ордог. Тэгээд даралт ихтэй чинь хамаг уршиг нь бол ерөөсө харуулт байдаг. Тэгээд энэтэй холбоотойгоор бол хүмүүс донд харуулттай нэлээд хэдэн хүн үзүүллээ. Мөн дахин харуулах эрсдлүүдийн тодорхойлж өгөөд хоёр дахь сэргийлтийн талаар дахин харахад бол ямар эмчилгээ ямар дэг журам эрсдэл юу бай тухайн хүнд юунд нь анхаарах гэдэг чиглэлээр нас зөвлөгөө өгсөн. Жишээ нь ялангуяа зүрхний одоо асуудалтай зүрхний хэм алдагдaltaй улсууд бол одоо харалтаа сэргийлэхийн тулд заавал антикоагулянт гэж сушин гэл хэмийг ууж явах хэрэгтэй. Энэ талаас нь бол зөвлөгөөг нөгөөд цаашдын амьдралын хэм маягт нь ямар явах вэ гэдэг талаас нь зөвлөгөө өгж байна. Тэг үзлэг хийж байхад бол ер нь артерийн гипертензи одоо тусны даралт ихсэх өвчин маань юу нэлийн илбэг харагдчих. За тэгээд тэрнээс гадна зүрхний судасны нарийсалтай хүмүүс бас нэлийн илбэг тохиолдод байна. За бас нэг зүйл нь болохоор зүрхэнд өндөрлөл үүсгдэг бамбайн өвчнүүд бас өвчлөл их өндөр ажиглагдлаа. Тэгэхээр артерийн гипертензи, зүрхний ишемия тэгээд бамбай өвчин илүү юм болов уу гэж харж байна. Иргэдийн дунд бол нэлээд ингээд илэрч байна. Элэгний өөгчлөлт бол нэлээд дийлэнх хувьд нь бол илэрч байна л та. Энэ миний 2 өдөрт үзлэг хийхэд бол 2 хүнд бол элэгний голомцод өөрчлөлт, 1 хүнд элэгний том хэмжээний хавдар байхаар тийм өөрчлөлт бол илэрлээ. Хотод гэсний замын өрөвсөлт өөрчлөлт тий шарах гэдэр бас баггүй хүмүүст ажиллаж байна. Архангай аймаг маань зүрх судасны эрсдэл хүчин зүйлс нэлээдгүй өндөр байна гэж ингэж харж байна. За энэ дээр бол одоо судасны хатуурлах эмгүүд, нөгөө цусан дох өөх төс холестерины хэмжээ өндөр байна. За үүнтэй холбоотой дагаад нөгөө манай мэдрэлийн талаас бол одоо тархины цусан хангамжийн архив дутагдлууд, энэс үүдэлтэй одоо тэнцвэр алдах, толгой эргэх, хилами идэрч гэдэг юм уу, иймэрхүү зөөрөөдтэй мөн бас нэлээд байна. За мөн харуултын үлдэцтэй харуулчихсан саас ажилттай ийм тохиолдол бас нэлээд байна. Тэгэхээр ер нь бол зүрх судасны эрсдэл хүчин зүйл бас нэлээд өндөр байна уу гэж ингэж дүгнэж байна. Цусны даралт ихсэлтийн эсрэг аян 2026 багийнхан Архангай аймагт ажиллах хугацаанд төрөлцсөн мэрэгжлийн эмчийн үзлэг оншилгоо, эрт илрүүлэх эрсдлийн үнэлгээнд нийт 3363 иргэнийг хамруулан 1032 иргэнд зүрх судас, мэдрэл, бөөр, дотоод шүрэл, дотрын эмчийн үзлэг оншилгоо хийж хөдөлгөөн засал эмчилгээний зөвлөгөө мэдээллийг өгсөн байна. Архангай аймаг бол бусад аймагуудаа бол зүрх судасны өвчлөлөөр бас өндөр байдаг. Тархины цус харуулт бас өндөр ийм аймагуудын нэг байгаа. Ер нь ард иргэд өвчлсөн хойноо биш өөрсдөө бас нийгмийн эрүүл мэндийн бас боловсрол
өөрсдөө олж авч артерийн гипертензийн өвчний эсрэг өөрсдөө хэрхэн яаж өрсөн сэргийлж болох вэ гэд нийгмийн эрүүл мэндийн талаас давхар үйл ажиллагаа чиглэгдэж явж байгаа. Харин нэгэнт артерийн гипертензи үүссэн бас эрсдэлтэй бүлэгт хамрагдсан орчсон ийм хүмүүсээ бол тухайн үзлэг онцлогоогоо хийгээд эмчтэйг нь зааж өгөөд ингээд хяналтанд аваад ингээд явж байгаа. Энэ удаагийн аян нь цусны даралт ихсэлтийг эрт илрүүлэх, эрсдэл бүлгийн иргэдийг нарийн мэргэжлийн үзлэг онцлогоонд хамруулах, иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэхэд чиглэсэн онцгой ач холбогдолтой аян байлаа. Аяны багийнхан иргэдэд эрүүл мэндийн төлөө өөртөө үргэлж цаг гаргаж урьдчилан сэргийлэх үзлэг онцлогоонд идэвхтэй хамрагдаж байхыг зөвлөж байлаа. Өнөөдөр амралтын өдөр хэдий ч гэсэн одоо бас ачаал их байна. Иргэд бас их олон үзүүлж байна тийм ээ. Тэгэхээр та энэ аяны талаар бас өөрийнхөө санд бодлоо тийм ээ. Энэ ач холбогдол нь юу бол иргэн өвний хувьд бас бидэнтэй сантаа солилцооч. Манай аймгийн одоо яг төв дээр байгаа өндөр настангууд бас нэлээд сайн хамрагдж байна гэж би өөрөө дүгнж байна. Ерөнхийдөө бол бас аймаг орон нутагт ирээд ингээд энэ нарийн мэргэжлийн эмч нараар бүгдээрнгээд нь цусныхын даралтыг үзээд хэмжээд өөрсдийнх нь одоо эрүүл мэндийн төлөө ингээд сайхан одоо аян зохиол байгуулж байгаа би их сэтгэл өндөр байна. Би ч гэсэн өөрөө бас энд үзүүлээд даралт бас жоохон хэлбэлзэлтэй байна гэд. Тэгээ бас энд би цаашдаа даралтан дээр анхаарая гэсэн юм боддог байгаа. Цусны даралт ихсэлтийн эсрэг аянд явж байгаа эмч нар бол маш нарийн мэргэжлийн эмчнэр нэгдүгээр байна гэж би тооцож байна. Дээр нь болохоор яг үхээр зэрэг энэ улсууд өдөр тутамдаа цусныхаа даралтыг хяндаг улсууд бас тэр болгон байдаг ч юм уу ч юм. Энэ эмчнэр бол цусны даралт ихсэлтийн талаар маш нарийн мэдлэг, ойлголт, гарын авлага, тарааж өгөх материалууд бас өгөөд энэ улсуудад юм цаашдаа ер нь өөрийнхөө одоо биеийг энэ нийгэмдээ одоо бас сайхан авч явах энэ нөхцөлийг бүрдүүлэхэд бас нэлээд сайн анхаарал тавьж ажиллаж байна гэж би бодож байна. За өнөө өдөр сайхан бүхэл юмд үзүүллээ. Олон юмыг оншилж яаж байна. Мундаг сайхан өндөр чадaltaй ийм баг эвсэнд баярлж байна, талархаж байна. Аймгийнхаа хөдөлмөрчдийн өмнөөс талархал илэрхийлээ. Ер нь өвчин гэдэг нь ер нь бас хувь хүнээс их шалтгаалж байгаа. Хөдөлгөөн, тийм ээ? Дасгал хөдөлгөөн, тэгээ идж байгаа ууж байгаа юмаа тохируулж идвэл хүн болгон эрүүл байна. Бурханаас өгсөн нас байдаг. Тэр насыг бол одоо бид нэр хоолунд хөдөлгөөнөөс болоод одоо тийм тусны даралт ихтэх тийм өвчтэй байгаад байх шиг байна. Залуучууд зүрх судасны өвчин тий. Мань хүмүүс бас хай даралт малт гэсгүй бас 70 хэд төрсөн гэх тийм бол байдгүй яг дасгал хөдөлгөөн хийдэг, хоол ундаа тохируулдаг. Тийм болохоор одоо залуучуудаа л одоо хөдөлгөөнтэй бай тийм ээ. Тэгээ хоолтон зөв хоол гэж л хэлье да. Иргэд олон нийт маань илүү одоо дасгал хөдөлгөөн хийх тал дээр жоохон мэдлэг ойлголт багтай. За өөрсдөө нөгөө нэг энгийн өдөр тутмынхаа физиологийн хөдөлгөөнийг дасгал гэж ойлгодог хүмүүс бас илүү харагдчихжээ. За тэр маань бол идэвхтэй хөдөлгөөнд ордгоо гэдгийг бас сайн ойлгох шаардлагатай байгаа. За түүнээс гадна бол давсны хэрэглээ, мөн нөгөө давстай цай уудаг гэсэн хариултууд бас их байна. Тэгэхээр бид нар бол аль болох хоол хүнсэндээ анхаарах, за мөн давхар нөгөө зөвхөн эмэн эмчилгээгээс гадна бид нар эмтэйгээ хамт амьдралын хэм маяг хооллолтонд анхаарах ёстой гэдгийг бол одоо ойлгуулах, ухуулах нөлөөллийн ажлууд бол явагдаж байна. Тэгэхээр эмэн эмчилгээ хэрэгжилж байгаа тохиолдолд бас энэ өдөр болгон тогтмол цагт гэдэг зүйлийг маш сайн баримтлах хэрэгтэй. Дээрээс нь нэмээд даралтны хэмжээгээ тогтмол хянж, за эмээ уусны дараа бууж гин үү, эмээ уухаас өмнө ямар байна гэд өглөө орой гэдэг зүйлийг маш сайн үзэх шаардлагатай. За энд маань зориулаад бол хаан баг сангаас биднэрт дэмжлэг үзүүлээд цусны даралтын өврийн дэвтэр гэдэг зүйлийг бол олон нийтэд тарааж түгээж яг өдөр тутамдаа хэрэглээрэй гэдгийг бас өгч яваа. Энэ одоо суд садуурах эмэгтэй ч юм уу эсвэл нөгөө цусны холестерин өөхтөөс нь өндөр явж байгаа мэдхгүй тохиолдол нэлээд их байна. За мэдсэн ч гэсэн нөгөөтгөө эмчтэй үзүүлээд хянуулаад эмээ болохоор тогтмол уугаад те эмээ уучаад тодорхой хугацааны дараа нөгөө шинжилгээ өгөөд хэвэн байдалд орсон байна уу, орсон бол эмээ зогсоох уу, эсвэл хэвэн байдалд ороогүй бол дахиад эмээ үржүүлээд хугацаанд уух уу гэдэг дээр жоохон хяналт бас төдийлөн сайн биш байна гэж ингэж харж байна. Монголчууд наснаас үл хамааран дасгал хөдөлгөөн ерөөсөө хийдэггүй ажиглагтаад байна. Асуумжаар ерөөсөө дасгал хөдөлгөөн хийхгүй, спортоор хичээлэхгүй. Тэгээ бие хөшсөн, нуруу хөшсөн хүмүүс л маш их хийлбэг байгаа байхгүй. Тэгээ биеийн жингийн илүүдэл бас маш их хийлбэг тохиолдож. Тэгэхээр ард иргэдэд өгөх зөвлөгөө бол одоо зүрхний өвчин бол зайлсхийж болдог өвчин гэж үздэг юм. Тэгэхээр яаж зайлсхийх юм гэхээр нэгдүгээрт эрүүл хооллох хэрэгтэй. Хоёрдугаарт болохоор дасгал хөдөлгөөн спортоор хичээлэх хэрэгтэй. Тэгэхээр бидний аяны зорилго маань бол одоо бид хүн одоо төв талбай дээр нийт хүн ам дундаасаа
эрсдлээ тооцоод ойрын 10 жилийн хугацаанд харуулж игдээс болох эрсдэл нь ямар байгаа юм. За амьдралын хэм маягтал дээр нь одоо эрсдэл байгаа бол тэдгэрийг одоо ингэж эрүүл зүй амьдрал хийгддэг одоо тэр хоолт дасгал хөдөлгөөний зөвлөмжийг тэр нийгмийн эрүүл мэндийн хүрээлэнгийн хүмүүс маань зөвлөгөө өгөөд ингээд явж байгаа. Тэндээсээ эрсдэлтэй хүмүүсээ бид охин нарийн мэрэгжлийн тусламж үйлчилгээ шаардлагатай хүмүүсээ наашаа авч яваад үзээд үйлчлэгээ шинжилгээ одоо зөвлөгөөгөө өгөөд ингээд явж байгаа. Үндсэндээ бол одоо Улаанбаатар хот руу очихгүйгээр энд 3 дугаар шатлалын тусламж үйлчилгээг хүмүүс маань авж байгаа. Тэгэхээр энэ бол мэдээж хүндээ цаг хугацаа, санхүү мөнгө эдийн засгийн хувьд маш их хэмнэлттэй юм арга хэмжээ болдог. Цусны даралт ихсэлтийн эсрэг аяны үеэр Хаан банкны хамт олон банк санхүүгийн салбарыг түгжүүлж, улс орныхон эдийн засгийг манлайлсан 35 жилийн амжилтыг хамтдаа бүтээлсэн харилцагчид тань зориулан Green Stage талархлын үйл ажиллагааг Арангаа аймгийн төв талбайд зохион байгуулсан юм.